За битээр зорьсон газараа ирсэн байна. Одоо яг өөд авирж байна. Тэгэхээр бит хоёрын өнөөдрийн экстрем аялал бол шүхрээр боо. Тийм айцтай мөртлөө айгуу тийм гоё мэдрэмж төрөх байх. Жинхэнэ адреналин ялгараас өдөр байх болно өнөөдөр. Яг үндэ амар сандарч байна. Тий. Хүмүүс чи алсыг харагч дээр суухаар амар дотор эвгүй оргидож дотор бэлбэрнээр. Энэ ч юм одоо яг тэр уулын орой дээр бол 400 м өндөр гэсэн. Тэгээд шүхрээрээ нисэхээр бүр тэрнээсээ өндөр болно. Бараг 800 метрийн өндөрт гарч үзэх нэ. Тэгээд айгүй амар айцтай мөртлөө би бол амар тийсэн яд хүлээж чинь хурдхан шиг дээшээ гарахыг хүсэж байна. За бид нар одоо шүхрээр буух гад уул руугаа өсөж байна дээшээ. Aba. Вау, nii бүндэрт гараад ирсэн. Машинтайгаа. Nii бүндэр тараа. Бид баг уулын сарманд гараад ирлээ. Уулын таг дээр гараад ирлээ. За одоо тийш явах юм. Яа, тэгтээ тасархаа харагдчихна. Вау. За сэтгэлээрээ. Сэтгэл амар гоё. Түрүү ингээд нөө замдаа гарахтаа айгу тийм төгтөгтөгтөг хурдан цагласан. Одоо бүр ингээд инээд их гоё ах. Яг тийм нисэж байгаа юм шиг мэдрэмжийг авах гэж байна. Бараг хүн болго энийг өрөөддөг. Би ч сайн өрөөддөг. Гоё байна. Хүүхд бол бас нисэж болдог гэсэн тийм. Хүүхд маань ниснээс дээш нисэж. За 2 үний шүхэр гэж. Ер нь даацсан 2 үний шүхэр нь хэдэн килограмм даах вэ? 130-аас 200 кг. Бас нисгчийнхаа жингээс шалтгаалаад өөр арзмаар байдаг. Ер нь бол хамгийн доотлол нь 110-аас 220 кг хүртэл даацтай байгаа. Тэгээ зорчигч, нисгч, далавч бүх юмтайгаа нийлээд 110-аас 230-ийн хооронд байх ёстой. Ааха. Ер нь бол цааш нисгэж байгаа хүний лимит бол нийтлэн 105 кг хүртэлх. 30-аас 105 кг хүртэлчтэй хүмүүсийн асуудал. Анхаарах зүйл бол жирэмсэн болон дургур ихний бэртэл ойрхон авч ирсэн хүмүүс харагддаг. Одоо энэ цог нисэж байгаа одоо бид нэр одоо юун дээр анхаарах нь зүйтэй? Ер нь бол яг нисгчийнхаа зааварчилгаа 2 хүний хамж багийн спорт болж байгаа байхгүй. Тэгээд нисгч нь маш сайн тайлбарлаж өгнө. Яг тэрийг л айхан баах байсны дагуу явуулдаг асуудал. Энэ шүхрний талаар тайлбарлал. Ер нь бол шүхэр биш, бид нар бол одоо хөгжингөө шүхэр гэж ярьж байна. Гэхдээ параглайдер гэдэг спорт байхгүй. Ааха. Тэгээд далавч гэж ярьдаг бид нар. Далавч. Шүхэр гэдэг бол онгоцноос нэг аврах хэрэгсэн шүү дээ доош. Одоо бидний ард энд бол аврах шүхэр гэж байгаа. Яг жинхэнэ шүхэр юм. Ааха. Нөөц шүхэр. Энд чинь бүр ингээд самт шиг юм байна. Ер нь бол дөөдөн дээр сууж байгаа юм шиг айгуу тухтай яваа. Шинэ хүүхдийн самт шиг хараад карс шиг юм дээ. Карс идээс тухтай. бүр тухтай гэж байна. Одоо тэгээд бүр яг ингээд нисэж байгаадаа итгэхгүй байна. Хамгийн өндөрт хэдэн метр болж байсан бэ? Рекорд. Яг рекорд. 600 м яг адаан төвшнөөс Солонгост нисээд 4200 гарч исэн. Монголд бол яг хамгийн өндөр нь Сутаа харихнаас нисчихсэн. Сутаа харихнаас уу? 1200 гэсэн. Ваа. Жилийн зарлага нөгөө хүдний оргилээс нисэх зарлага. Алтаа таван бог те. Хэдэн жил болж байгаа?
Наад нисч үзэл яг та шиг нисч үзэл маргааш нь ажилласаа гараад. Шууд. Тэгэл Ваа. Бас мангар гоё зоримог тийм тууштай шийдвэр гаргасан байна тий. За. За, аюулгүй зааварчлага. Нэрээ бүр ингээд амар тухтай юм байна. Шууд ингээд самт дээр сууж байгаа юм шиг би явах юм биш үү тий? Ааха. За хөөсний дараа нисчээд нисэгч за суугаарай гэж хэлнэ. За. Тэгэхээр таазаа татгшин жихээд суул руугаа жихээд доош болсон ингэж суух үү? Сууж доош бишээсээ. Суугаараа гэхээр үү? За ингээд суугаа явна шүү за. Ийм өвдөг энэ доор өвдөг дээр ийм тухтай буудан дээр сууж явна шүү. Ааха. Далавч босч ирээд бит хоёрыг хоош нь татна. Аха. Ингээ хоош нь татна. Тэгэхэд хоошоогоо болж болохгүй урагшаа тонгоогоо зүтгэн. Ингэж за зүтгэрэй. Зүтгэрэй. Далавч дээр босоод ирсэн байгаа учраас тонгоогоо зүгэл аачин гэсэн юм ба. Ааха. Ингээд гэсэн да. энэ тэгээд хоёлаа ингээд зэрэг л бичгээд байгаа юм байна тий. Тандем нислэг бол ер нь хамтын ажиллагаа байдаг. Уртлын хүн сайн зүтгэж гүйжиж ардталтан байгаа нисгэж урагшлна. Тэгээ шууд ингээд мэдрэлгүй ингээд бас болохгүй дээ. Болох уу? Тэхүү. За. Нисгэгч нь ингээд биеийнхээ аясаар ингээд хөдөлгөөр нисгэж байгаа биеийн аясаар дагаад үйл юм байна. Гой мэдрэлцэн л гэсэн үг юм байна тий нисгэгчтэйгээ. Ингээд нисгэгчтэйгээ мэдрэлцэн. Тийм би юу гэдэг бидгүй тийм нисгэж байгаа болохоор амар сандраад нэг Би бинийгээ сайн ойлгосон тий. Ойлголцож. Яг л байна. Багийн спорт учраас. Хоёрын нэг хурмаараа биелүүлнэ гэж бодож исэн хүсэл маань арай бүтээгүй. Тэгээд бид хоёр тэр жижигхэн мөрөөдлөө одоо биелүүлэх гэж байна. Яг одоо биелүүлэх гэж зогсож тэгээд энэ сэтгэл хөдлөл бүр баг амар өндөр зэгтэй. Бүр ингээд үгээ эвлүүлж чадахгүй байна. За тэгээд билнэ. Билээ! За. Одоо нисгэж байна. Яана. Урагшаа дадсан тийш ингээд хаашаа явах урагшаагаа л үү. За. Гүөх юм уу? Тэгээд атал яг гүөх гэж. Үгүй. Гүөх. Яна ямар гоё юм бэ? Wow! Woo! Wow! Woo! Яа, тэд гоё л ах шиг байна. За, одоо бид хоёр ингэж нисэх гэж байна. Даашлах уу? Энийг бид өөр гартаа сайн барьсан багтлаа шүү дээ. Осрын хийсэн үү? Хийчлээ. Тэр нэр үнэ хаппи ах шиг байна. Ямар байна? Амар гэдэг гоё юм уу? Амар юм уу? За. Гүрэ. Гай сочтой. Жохо хашилчлах ялах гэдэг.
Вау! Ёо! Вау! Буухтаа яах вэ хөө? Уустай юу гин тухайн орсноо. Уустай орох шиг хатгаж байгаа. Амар зөөлхөн газартай юм байлээ те. Хачуда байгаа хин нэг хамгийн чангаар тэврээрээ зүрхэндээ норсох хариг сэрээ одоол үжил яг одоол чи өөрийгөө харуул олон он жилүүдийн нэнсэлүүл баяртай гуниг бүхэн баяртай билүүлээгүй моралууд бидэнд байна. Чамлаад устдал бүхнийг хий чамаас татрах гэрэлгийгээ бусдын амьдралд өглөө авч ирнэ. Санаа тэнгэрээр айлуул амьдралаа ганцраар айлуул намтар дотроо зөвхөн нарыг мандуу баяртай уник бүх баяртай билүүлээгүй мөрөглүүд бидэнд баяртай өдөр бүх баяртай ирээдүйд ачаагаа хүлээж Надад руугаа иргээд юм шиг байна. За яста амар юм байт юм байна. Байггүй агаал дээрээс гоё бас. Йоо. Бүр амар юм. Би бүр амны шүлс мүс байхгүй болоо бүр ам хоороо олсон. Амар юм байна. Бүтээг амар дэшээ нэстэй байна. Тэгээд хамгийн амар нь эвгүй нь ингээ маневр хийх. Маневр их шууд ингээл гойтаал амар эвгүй байна ёо. Тэгтээ амар гоё бастай. Амар гоё байсан.
би бол амар биерсэн. Би л эхний 1 минут бүр ингээд яг хөдөлж байгаа ингээд тас дээр тэгээ ингээд баг гэж арай сулцаа. Сая яг буухынхаа алдад амар гоё тайвшраад нэг нүдэ байна. Чигтэр садлаасна. За гоё мэдрэмж. Та нар ч гэсэн энэ мэдрэмжийг бас аваасаа гэж хүсэж байна. Үнэхээр гоё мэдрэмж байна. Тэгээ амар айцаа даван тулна гэдэг энэ бол бас яг нэг өөртөө хийж байгаа нээлт юм байна. Ингээд аагаад болиг гिचх бол амар амархан тий айсан бүртлээ ингээд явсараа чадчихлаа. Энэ бол амар том ялалт байж чадлаа тий битэрээ. Хоёрыг эсгсэн болдоо маш их баярлаа. Тэр жаадэр налина ялгаруулаараа. Оо ирээрээ. Дээш нь явах гэж чадна. Манай хүн бүр ингээд ниссээр байгаа бүр сорччихээ. Бид хоёр бүр ингээд одоо бараг хөлний ингээд чичрэл дарилааг байна. Би бол сая яг нисч явж байгаа л дундаас арай гайгүй тайвшраад буухынхаа алдад ер нь гоё юм байна шүү гэж тэгээд боочихлээ. Амар гоё юм байна. Тэгээд ийм гоё мэдрэмжийг өгч байгаа хүмүүст маш их баярлалаа. Тэгээд энэ сайхан бүсгүйхээ ачаар би бүр өнөөдөр амар гоё мэдрэмжийг авлаа. Баярлалаа. Баярлалаа. Хамтран нисэн баярлалаа. Тэгээд машин их салхитаад бас их гоё зүтгэж өгч байгаа бас баярлалаа. Мундаг байсан. Баярлалаа. Битээр дараа нь удахгүй ирэх байна. Машин маань битээрийг уусын орой дээр авчихсан. Орой дээр авчихсан. Тэгээд энэ яг нөгөө утасны дугаарлаа. За бидэнтэй хамт байсан та бүхэндээ маш их баярлалаа. Удахгүй сайхан цаг ирэх боллоо. Битээрийн влогны цаана ийм хүн байсан шүү дээ. Оо, битээртэй адилхан сандраад. Арай албаныхан маань энэ залуучууд байлаа. Баярлалаа. 2 дараатай бөөндөө дороотойгоо жоо сандарсан байна. Бидний амьдардаг ертөнцид дурлалаар бороо шивэрдэг алгаа дэлгэн зогсох бүсгүй зүг шүхэр барьсан залууд өхөн ариун хайрын шинхэн дүүхийг ингэж осууд ихлүүлнэ. Бидний амьдрал нэрт ертөнцид бисээ олсон бүх хосууд зүрхэн хэлбэртэй хайрын өдрүүдээр зүг нийлэн зугаална үдэш болтол болцсон залуус үр цайдал мөрөднө хамгаасүнтэй хайр сэтгэлийн төлөө хайр болж чадаагүй учирлын төлөө гэрэлтэй цонхнуудын цаан гэр гэртээ